2-р Тимот ном 4-р бүлэг 1-ээс 4-р ишлэл. За дахин хэлье. 2-р Тимот ном 4-р бүлэг 1-ээс 4-р ишлэл. Үгийг тунхаглал сэдвээр Батэрдэнбаатар номлолыг хийнэ. За бүгдээ сайн байцгаана уу? Өнөөдөр техник маань сааталтай байгаа учраас техник маань эвдэрсэн. За техникч гэдэг лаг яриад явах те. зөв компьютер л эвдэрсэн юм да. Тэгээ компьютер эвдэрсэн учраас урагшаа юм гарч чадсангүй. Тэгээд эх 7 хоногоос бид нэр энэ алтаагаа засаад компьютерыг анцлаа. Тэгээд эх 7 хоногоос мөргөл ирэхэд асуудалгүй баха гэж найдаж байна. Харин өнөөдрийн бидэнд хэлэх Библийн үг 2-р Тимот ном 4-р бүлэг. За тэгээд өнгөөсөө хэлсэн 1-ээс 4-р ишлэл байгаа боловч би 1-ээс 8 хүртэл уншиж өгье. Та Библийг харах юм бол эзний үгийг эндээс дуудаж өгье. Библийн үг 2-р Тимот ном 4-р бүлэг 1-ээс 8-р ишлэл. 2-р Тимот 4-р бүлэг 1-ээс 8. За би Бурхны болон амьд ба өхөксдийг үзэгдэл ба хаанчлалтай шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захия. Үгийг тунхагл. Цагаа олсон ч олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр сургаалаар синхрүүл, зэмэл, урамшуул. Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг төвчөхгүй болж харин хүслийнхээ дагуу чихийг нь гижигдсэн багш нарыг өөрсөдөө цуглуулах бөгөөд чих нь үннээс эргэж үлгэр домгуудад хандах болно. Харин чи бүгдэд саруул ухаантай бай. Хэцүүг төвч сайн мэдэг дэлгэрүүлэгчдийн ажлыг хий. Үйлчлэлээ гүйцэтгэв. Учир нь би хэдийнэ ундаан өргөл мэд асгагдаад явах цаг минь иржээ. Би сайн тэмцлэр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан. Урд минь зөв байдлын төвтөн надад зэхэгдсэн байна. Зөвд шүүгч эзэн намайг тэр өдөр зөвхөн намайгч биш, түүнийг үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно. Амен. Амен. За тэгээд урд үг гарахгүй байгаа боловч урд ямар нэгэн зүйл байхгүй байгаа боловч бид нэр ер нь заавал урд үг гарах ямар шаардлагагүй. Тэгээ өөрсдөө магтан дуугаа сайхан сайжлал тийм ээ Библийг авчрал Библийг хамт уншаал. Тэгээ ингээд байгаа бол уг нь бол гоё байгаа байхгүй юу? Техникээс хамааралтай амьдрал гэдэг бас хэцүү юм ба тийм ээ. Одоо бидний бүх юм техникээс хамааралтай болчихсон. Тэгээ итгэл хүртэл техникээс хамааралтай байх юм бол хэцүү байна. Тийм учраас хэдүүлээ техникээс хамааралгүй байхын тулд би таныг техникээ унтраагаарэ гэж бас гуймаар байна. Тэгээд энэ бол гар утас шүү дээ. Техникээ унтраагаарэ. Техникээ унтраагаад техникээ чимээгүй болгоод техникээ мөргөл өрөхөд саадгүй болгож өгөөрэй гэж гуйж байна. Манай настай хүмүүс хажуу байгаад байгаа настай хүмүүстэй хэлж өгөхгүй бол настай хүмүүс нь мэдэхгүй байгаа шүү. За гэвч одоо хамгийн чухал зүйл байна. Эзний үгийг хүлээж авах цаг байна. 2-р Тимот ном сая бид нэр хамтдаа уншлаа. Тэгэхээр би танаас асуух гэж байгаа зүйл минь ийм зүйл байна. Тэгээ эзний өдөр болгон сургаал эхлэхээр хүнд дандаа юм асуугаад байдаг. Жохон сонин зантай болчих гээд шиг байна. Гэсэн ч гэсэн хэрвээ та магадгүй зүгээр таны хувьд энэ амьдралын сүүлийн цаг байлаа гэж бодох үед тэгвэл та юуг хамгийн чухалчлан захиж хайртай хүмүүстэй үлдээх вэ? Эсвүүгээс магадгүй бүр гадагшаага сургуульд явахаар болсон бол та үлдэж байгаа хүмүүстэй юу гэж хэлэх вэ? Эсвэл үр хөвгт чинь хурим хийгээд охин чинь хүү чинь өрг тусгаарлан танаас гэр бүл тусдаа болон явах гэж байгаа бол тэр үед та бас юу хэлэх бол хамгийн сүүлийн мөч гэж үзэх юм бол та ер нь хүмүүст юуг хамгийн чухал гэж захин хэлэх бол тэр чухал зүйл чинь одоо үнэхээр яг таны хувьд чухал гэж үзэн та яг тэр зүйлээ хийж байгаа. Тэр зүйл чинь үнэхээр таны чухал зүйл учраас та тэр зүйлийнхаа хойноос явж байгаа. Юуг та яг чухалчлан үзээд хамгийн эцсийн мөчөд таны чухал гэж үзсэн тэр зүйл чинь таны амнаас гарам бусдад зам нь болж, мөрөн болж, магадгүй зориг нь болоосэй гэж та хүсэх вэ. Таныг өнөөдөр эзний үгийг хүлээж авч байхдаа энэ талаар бас илүү их нухацтай бодоосэй хэмээн ятгамаар байна. Харин өнөөдрийн бидний Тимот ном болохоор яг ийм хандлагаар бичигдсэн ном байна. Паул хэмээх сайн мэдээний элч маань өөрийнх нь хамтран зүтгэгч бас итгэлийн хувьд хүү. За
чуулганы удирдагч энэ залууд хамгийн сүүлийн захидлыг бас сүүлийнхаа захиасыг бичиж байгаа. Ийм хэсгийг бид нэр дөнгөж сая уншлаа. Тимотемын төгсгөл хэсэг дээр байна. Тэгэхээр Паул элч маань ингэж захидлынхаа 4-р бүлгийг ингэж бичсэн байна. За, би чам нэг зүйлийг яг чухалчлан захия. Чамд чухалчлан захия хэмээн 4:1 дээр хэлсэн байна. Тэгэхээр юм зүгээр яг дуудаад хэлж байгаа үг биш. Бүр онцгойлон, бүр чухал гэж үзэж хэлж байгаа зүйл байна. Паул элчийн хувьд сүүлийн цаг мөч байна. Яг бол 6 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн. Учир нь би хэдийнэ ундаан өргөл мэт асгагдаад явах цаг минь иржээ. Миний хувьд төгсгөлийн цаг байна. Тийм учраас би чам нэг зүйлийг чухалчлан захий гэж хэлсэн. Би чам зүгээр нэг зүйл хэлээд өнгөрье. Ер нь хүмүүс эрүүл мэндэ бодоод өгөөрэй гэдэг юм уу те. Эсвэл юу гэдэг за эд зүйлтэй алдар нэр хүнтэй амьдрах чинь сайн биш үү? Эсвэл ханиа бодоорой гэдэг ийм зүйлийн тухай хэлж болох зүйл. Гэвч Паул элч өөрийнхөө дагаж байсан, хамт үйлчилж байсан, итгэлийн хувьд хүүмит байсан тэр нэгэнд хэлж байгаа зүйл нь би чамд илүү чухал зүйлийг захимаар байна. Энийг би чухал гэж үзэж байна хэмээн тэрээр энэ загтлыг эхлүүл яг төгсгөн бичсэн байна. Тэр Паул элч юуг чухал гэж үзэж байгаа гэдэг маш чухал зүйл юм. Юуг чухал гэж үзэж байгаа хүн түүнийг амьдралынхаа эцсийн мөчөд олж хардаг. Зарим тохиолдолд хүмүүс юуг чухал гэж үзээгүй амьдрснаа зарим үед ойлгодог баг. Магадгүй бидний дунд ч гэсэн өнөөдөр юуг чухал биш гэж үзэж яваа юм биш үстэй. Ямар нэгэн зүйл дээр үнц нь өглгүй. Зүгээр л амьдралын тойрог дотор ажлаас гэрээс ажил тэг ямар нэгэн тэг урсгал дотроо яваал тэгэл ингээл нэг амьдрч л байд юм дөө бор хоног шар өдрүүд нь өнгөрч байна да хэмээн бодон өнгөрч байгаа юм биш үстэй. Харин Паул хэлж эцсийнхээ мөчөд сүүлийн загтал дээр энэ зүйлийг зэгсвэн. Энэ бол маш чухал зүйл. Тэгээ энийг зүгээр нэг өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр хэлж байгаа биш. Өөрийнхөө гинтийн ухаарлаар амьдралын туршлагаараа олж харж хэлж байгаа зүйл биш. Би чамд чухал зүйлийг захиж байна. Гэхдээ нэг зүйлийн өмнө хин нэгний өмнө буюу би чамд Христийн өмнө, Христ Есүсийн өмнө би чамд үүнийг чухалчилж байна. Би ийм зүйлийг гэгэрч ухаарлаа хэмээн номлогчиг хэлж байгаа зүйл биш. Номлогчийн үгс номыг харах юм бол тэрээр амьдралын явцад явж энэ дэлхийгээс бүх зүйлийг олж авсан боловч эцэст нь бүх юм хоосон салхины хойноос хөөцөлдөгтэй адилхан хэмээн хэлээд ер нь амьдрал утга учир алга хэмээн дуусаж байгаа ийм хэлээр биш. Харин би чам чухалчлан загж байгаа зүйл маань Есүс Христ энэ итгэлээс болон би чамд ийм эзнээс болон би чамд чухалчлан загж байна. Өөрийнхөө Паул элчийн бүх амьдралын туйлын хүсэн тэмүүлж байсан тэр зүйл нь өөрийнх нь эзэн бурхан. Өөрийнхөө эзэн бурханыг дуудаад, өөрийнхөө итгэл найдрыг дуудаад, амьдралынхаа туршид барьж авсан тэр л үн цэнэ дуудан би чамд Христ юм, бүтээгч юм. Би чамд энэ зүйлийг чухалчлан захиж байна. Заримдаа хүмүүс бид нэгийг тоглоод дууддаг. Яарвчлан дуудаад нэг ийм зүйл байдаг. Дуудаад за нааша хүрээ дээр яарад хүрээ дээр гэл хүрээ дээр гутал алс айгүй холоос дуудаж авчирч чи дүр гэж чадах уу гэд хэмээн хэлдэг. Тэгээ хүмүүс ийм юмрхүү тоглооны юм байдаг. Гэхдээ Паул элч зүгээр л нэг тийм ээ гинт ухаарсан зүйлээ барьж аван хэлмээр байгаа биш. Үнэхээр түүний хувьд энэ үлдэж байгаа залуу, энэ удирдагч залуу тийм ээ маш чухал зүйл юм залууд үнэхээр хэрэг болох зүйл нь юу юм бэ гэдгийг бас өөрийнх нь дотор бялхаж байгаа тэр чухал зүйл юу юм бэ гэдгийг мэдүүлэхийн тулд хэлсэн байна. Дахиад таныг эзний үгээр дамжуулан асуумаар байна. Амьдралд явж байх үед зарим үед чухал зүйлүүд гарч ирдэг. Гэхдээ хугацаа өнгөрөхөөр тэр нь чухал биш болж хувирдаг. Чухал зүйлээс болж. Би 90-ад оны үед 93 онд үл 94 онд нэг зүйлийг сонин дээрс уншиж байсан. Юу гэхээр нэг залуу Женсэн цамц хулгай хийснээсээ болоод яг гэсэн үг шүү дээ. Бид нар Женсэн цамц мэднэ тийм үү? Женсэн цамц хулгай хийснээсээ болоод шоронд ороод тэгээд тэд шоронд орсноосоо болоод түүний амьдрал тэгээ ирээдүйнх нь бүх амьдрал нь тэгээ харанхуу хэцүү тэгээ ямар ч утга учиргүй бохир заваан амьдрал дотор тийм ээ өрнөсөн ийм түүх сондор бичсэн байсныг уншиж. Тэр үед Женсэн цамц бол үнэхээр үнэтэй зүйл байсан. Магадгүй өнөөгийнхоор одоо хийж үдий нөөт
5 гэдэг юм уу, iPhone хийч гэдэг яг иймэрхүү зүйл байсан. Өнөөдөр хүмүүс ийм утас, ийм хэрэглээ, ийм ноутбукны төлөө ийм хэрэглээний зүйлээ өнөөдөр маш их үндэс нь өгөө зогсож. Тэгээд түүнийг авахын тулд юу ч хийхэд бэлэн, өр тавихд чамаахгүй бэлэн, хулгай хийхэж бэлэн болон зогсож. Тэгээд тэр үе Женсен самс яг тийм л үнэтэй байсан. Нэг л Женсен самс хулгайсныхаа төлөө шоронд орсон. Тэгээд магадгүй энэ тэр залуу дуусахдаа би чамд чухалсан захи Женсен самцал өмсөөрэй гэж хэлэх үү. Тэгээд бидний амьдралд ийм амьдралын үе болгонд маш чухал юм шиг зүйлсүүд тохиодог баг. Гэхдээ хамгийн чухал зүйл бол дараагийн үед үнэхээр чухал гэж үзэх зүйл бол өнөөдөр Библиэр дамжуулан бидэнд хэлэгдэж байгаа юм. Энэ бол хамгийн түрүүнд хэлж байгаа зүйл нь 2 дугаар ишлэлдэр үгийг тунхаглаа гэж хэмээн Паул илж Тимотед хандан хэлсэн байна. Үгийг яа гэж хэлсэн бэ? Тунхаглах. Үгийг тунхаглах. Үг тунхаглах тийм чухал гэж юу? Нас барах гэж байгаа хүн, тийм ээ, явах гэж байгаа хүн. Тэгээд тэр энэ залуугийн ирээдүйн амьдрал яаж юу болох нь тодорхой. Энэ залуу магадгүй ололт амжилт, ялалт, эд баялаг, аз жаргалтай амьдралыг бүтээж болно. Гэтэл үнэхээр хүн хатан зүтгээд байгаа зүйл нь үгийг тунхаглах. Үг тунхаглах. Нийгмийн хүмүүсээс асууж байгаа зүйл биш. Угаасаа нийгмийн хүмүүст бол үл итгэгч нарт бол үг тунхаглах гэдэг бол утгагүй тэнэг зүйл. Харин би танаас өнөөдөр асуумаар үгийг тунхаглах гэдэг үнэхээр тийм чухал зүйл үү? Ам тавин байж эцсийн мөчөд хэлэхээр зүйл мөн үү? Тэгвэл үг тунхаглах гэдэг нь ямар зүйл юм бэ? Өнөөгийнхөр бол энэ бидэнд хэлэгдэж байгаа өнөөдөр бидний сурж байгаа зүйл дээр үгийг тунхаглана гэдэг бол үгийг сонсох гэсэн утга юм аа. Үгийг унших гэсэн утга байна. Би танаас асуумаар үгийг сонсох тийм чухал цаг уу? Үгийг унших нь тийм хэрэгтэй зүйл гэж юу? Үнэхээр эцсийн мөчөд захиас болж үлдээх ёстой зүйл үгийг унших, үгийг сонсох, тэгээд үгийг тунхаглах зүйл мөн үү? Үнэхээр тийм бол амен юм бол нэг хүнтэй л нэг хүн л амен. Нилийн эдэн аменгүй. Тэг 2 хүн нэмэгдлээ. Ингээд хоолоод явал өнөөдөр чингүй юм болно хаа. За. Үгийг сонсох тийм чухал уу? Тийм чухал юм бол яагаад хүмүүс эзний өдөр ирдэг юм бэ? Яагаад хүмүүс ажил илүү чухал гэж үзэж байгаа юм бэ? Үгийг сонсох нь Паул элчийн хувьд болохоор энэ хүний хувьд болохоор эцсийнхаа мөчөд, сүүлийнхаа мөчөд магадгүй дараа нь уулзаагүй тодорхойгүй боловч хамгийн сүүлийн мөчөд үгийг тунхаглах буюу сонсох, унших гэж байгаа үг тийм чухал юм бол яагаад бид нар эзний өдөр хурж ирдэг? Паул илч энэ бол хамгийн чухал зүйл юм ба. Яагаад бид нар өнөөдрийн бидний өргөж байгаа мөргөлд үг байхгүй бол үгийг л авах юм бол энэ бусад шашинтай яг адилхан болно. Өнөөдрийн ганданд очиод хүрд эргүүлээд эсвэл лам дээр очиод бөөдөр очиод өөрийгөө үзүүлж байгаа хүнээс юр ялгаагүй болох болно. Библийн үг байхгүй бол Бурхны үг өнөөдөр тунгаглагдахгүй бол дээрэс нь үгийг хүлээж авах зүрх сэтгэл бидэнд байхгүй бол өнөөдөр эндээс үгийг авахгүйгээр гарах юм бол та энд ирсний ямар ч хэрэг байхгүй болох. Үг ямар үгийн төлөө Паул илч байна. Ингэтлээ чухалчлан үзэж захиж байгаа юм. Паул илч Иохан номын 1-р бүлгийн 1-р ишлэл дээрх үгэнд итгэдэг байсан учраас эхэнд үг байсан. Үг нь Бурхантай хамт байсан бөгөөд үг нь өөрөө Бурхан байсан хэмээн хэлсэн. Энэ үг нь бидний дунд ирсэн. Бидний дунд ирээд махан биеийг өмсөд тэгээ бидний төлөө өөрөө хүн болж бидний дунд амьдрсан, нутгалсан гэвч өөрийнх нь түүнийг таньсангүй. Өнөөдөр эзний үгийг тунхагласан боловч өөрийнх нь түүнийг хүлээж авсангүй. Би мэддэг үг. Мэднэ. Би бараг наатахаас ч илүү заа. Би энэ чинь сонсчоосон үг. Үг ийм мэдлгүй яат юм бэ? Энэ чинь байдаг л үг байж тээ. Үг өөрийнхөө дунд ирсэн боловч өөрийнх нь хүлээж авсангүй. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрэнд итгэж болгонд Бурхны хүүхэд болох эрхийг тэр үг хэмээн хэлсэн байна. Эзний үг бидний төлөө хурж ирсэн үг.
Буюу бидний эзэн Есүс Христийг хэлж байгаа юм. Бурхан үг болон бидний төлөө хурж ирээд бидний адил махан биеийг өмсөд тэр үг бидний төлөө загалмай дээр цовдлогдож бүх зүйл дууссан. Хүн төрлөختний дээрх бүх хараалууд байхгүй болсон. Бүх зүйл дууссан. Хүмүүс чөлөөтэй болсон. Бурханд хүрэх боломж олцсон. Итгэл юм бол аврагдах боломжтой хэмээн загалмай дээр дуусгаж тэр үг дахин үхлийг ялан дийлж амьлаад үг нь ялалтыг авчираад тэгээ бидэнд яв бүх үндэснийг дагалдагч болох эцэг хүү ариун сүнсний нэрээр миний та нарт тушаасан бүгдийг тэдэнд заа сахин биелүүлэхийг заа. Харагдсан энэ үеийн төгсгөл хүртэл би та нартай хамт байх болно хэмээн тэр үг өнөөдөр бидэнд үгээ айлцсан юм. Үг ийм үгийн төлөө Паул илж Тимотед эцсийнхаа цагт энэ маш чухал учраас би чамд захиж байна. Үгийг тунхагл. Үгийг тунхаглахын өмнө үгийг хүлээж авах ёстой. Үгийг сонсох ёстой. Яг л Ром ном бидэнд энэ тухай маш тодорхой хэлсэн. Итгэл гэдэг чинь сонсгоос эхэлдэг. Сонсох гэдэг чинь Христийн үгнээс юм а гэж Ром ном 10 дугаар бүлэг 17 дугаар ишлэлээр маш тодорхой зааж өгсөн. Итгэл нь сонсгоос, сонсох нь Христийн үгээр. Христийн үгийг хүлээж авах үед тэр нь бидний дотор гайхамшигтай зүйлсүүдийг бүтээж эхэлдэг. Эзний үгнээс болж яагаад гэвэл эзний үг нь өөрөө орчлон ертөнцийг бүтээсэн. Бидний гайхан бишрээд судлан шинжлээд олж тогтооход барахгүй тийм гайхамшигтайгаар орчлон ертөнцийг бүтээсэн. Хизээж хязгаарт нь хүрч чадамгүй уудам агуу бүтээж өгсөн. Эзний үг ийм агуу үг. Ингэж бүтээх чадвартай үг. Тэгвэл одод ертөнцийг, эд зүйлийг, материалыг, нар сарыг, од гаргисыг, энэ бөмбөрцгийг, ан амьтдыг ингэж бүтээсэн бол тийм үг бидний дотор орвол юу бүтээх болов? Гайхамшигыг бүтээх бол. Ийм учраас Паул хэлж үгийг тунхагл. Үгийг тунхагл. Үгийг тунхаглахын тулд эхлээд хүлээж ав. Түүнийг унш, ирмэлз. Ийм нь бол ерөөл хэмээн хэлсэн. Дуулал номын 1-р бүлэг дээр ерөөлтэй хүн буюу үгийг хүлээж авч байгаа хүний тухай өгүүлсэн. 2-р ишлэл дээр харин тэрээр эзний хуйлд баярлаж түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бяцлагаж сахин биелүүлдэг гэсэн. Тэр яг урсгал усны дэргэд тарьсан мод шиг болно хэмээн хэлсэн ба. Тэр модонд улирал бүр цаг бүр үр жимсээ ургуулах болно гэж хэлсэн. Юунаас болж? Үгнээс болж. Үг бидний дотор орох юм бол гайхамшигыг бүтээн. Ямар гайхамшиг? Биднийг бүтээдэг гайхамшигыг бүтээн. Бидний амьдралыг хялбар болгох биш. Харин бидний дотор байх ёстой. Бидний хүн байх ёстой. Бидний хим хэмжээнд нь биднийг аваачиж өгөх гайхамшигыг бүтээн. Олон хүмүүс Бурхны үгийг цуглуулга болгодог. Библийг жижигхэн болгох дуртай. Дандаа гоё үгийн цуглуулга. Ивэн, ерөөн, идгэн, чөлөөлн, ханган, баяжуулна. Ерөөсөө амьдралыг дандаа л гоё болгох. Тэгээд эмхэтгээд ном болгох шаардлагатай. Тэгээд нүгэл хийж гин гэж хэлэлтэй юм биш. Гэхдээ буруу зааж байгаа байхгүй. Гэхдээ тийм байсан бол Бурхан өөрөө энэ номыг хураангүй Библигээ гаргаад ирэх байхгүй. Бурхан яах гэж 66 ном өгч байгаа. Өөрөө хураангуул чадахгүй болохоор нь би арай их биччихэ. Чи нэг хураангуулаад гаач гэ Бурхан өгсөн үү? Үгүй. Содор бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад зэмлэхэд залруулах зөв байдал дотор чиглүүлэхэд тустай. Бурхан өөрийнхөө амьсгалж, өөрөө бүтээж, өөрөө бий болгосон үгээ хязгаарч хураангуйлахгүй, хялбарчлахгүй. Яг л хүмүүс бид нар Бурханы үгийг уншихад аль болох амархан, хялбархан тэгээд миний амьдралыг өнгөцгөн хурдан ингээд миний өмнөөс юм хийгээд өгчдөг ийм болохыг хүсдэг учраас
Библийн үг уншихдаа дандаа гоё үг найдаг. Дандаа гоё найд. Эзэж Бурхны үгийн өмнө сууж, бодож, цаг гаргаж, бясалгаж энэ тухай зүрх сэтгэлдээ хадгалыг хэмээн боддог. Йошуа 1:8 дээр хэлсэн шүү дээ. Гэхдээ чи хуулийн энэ номыг амнаасаа саналгүй. Гэхдээ энэ дотор бичигдсэн бүхнийг яах вэ? Гэхдээ тунгаан бясалгаач. Гэхдээ ингэжээ чи амжилтанд хүрэх болно. Яг л үг бидний дотор орох хэрэгтэй байхгүй. Бидний юунд орох хэрэгтэй? Оюунханд орох хэрэгтэй. Бидний зүрх сэтгэлд орох хэрэгтэй. Тэгээ бидний амьдралд орох хэрэгтэй. Бидний гэр бүлд орох хэрэгтэй. Миний ажил үйлчлэл дээр орох хэрэгтэй. Тэгжээж тэн чинь гэр бүл халуун болж, ажил үйлчлэл шудраг амжилттай улс их орон мөн хөгжих боломжтой байна. Дотроо оруулахгүй, гаднаа хэрэглэх гээд байгаа байхгүй. Тэгээд үгийн хүнд байдлуудыг, үгийн хэцүү байдлуудыг хүлээж авахсаа татгалзаж амьдралыг аль болох хялбаршуулах гээд, аль болох хялбархаа амьдрах гээд. Тэгээд итгэлийн хүмүүс аль болох гоё үг сонсох дуртай болсон. Дандаа гоё үгнүүд дуртай. Өөрт нь таалагдж байгаа. Үнэхээр Бурхан минь та юу хэлв? Ямар үг хэлв? Энэ юуны тухай өгүүлж байна? Үнэхээр өнөөдөр энд мөргөл өргөж явахдаа тийм их эзэн би яг энэ үгэнд чинь итгэж байна. Ирэх өдрүүдэд таны үг миний хөлдөх дэнлөө замдах гэрэл болоосоо гэж бид хүсэмжлэх ёстой. Харин оюун ухааныхаа бардамнал, мэдлэгийнхаа хоосон мэдээллүүдийнхаа яг төөрөгдөл дотор эзний үгийг шүүгээд бардамнаад тэгээ тэр үгийн биелэгдэх ёстой. Тэр үгийн намайг хөтлөн дагуулах ёстой тэр зүйлүүдээр татгалзаад тэгээ өөрийнхөө чадвараар, өөрийнхөө орлогоор, туршлагаар хийх гэж үздэг. Тэгээ дандаа бүтлгүүл явдаг. Тэгээ гайхдаг би одоо уг нь бүтэнсээ өдөр болон цуглаан дээр бол би уг нь ингээл итгэлээр яваадах ерөөсө бүтэж байгаа юм байхгүй. Би яасан азгүй заяагүй ийм хүн бэ. Яг бол дотор нь Бурхны үг ороогүй учраас. Хүлээж аваагүй учраас тунхаглдаггүй. Яагаад хүмүүс үг тунхаглдаггүй? Яагаад гэвэл хүлээж авдаггүй учраас. Яагаад хүмүүс сайн мэдээ ярьдаггүй? Яагаад гэвэл үг уншдаггүй учраас. Үг уншиж үгийг яах вэ? Хүлээж авдаггүй учраас зүрхэнд нь үг бялхдаггүй. Зүгээр үг бол мэдлэг байдаг. Ярихаар тийм мэднэ. Харин үгнээс болж бид бялхаж, үгнээс болж бид үнний төлөө зогсож, үгнээс болж бид сайн мэдээг тунхаглаж, хүмүүст амийг өгж, аврал боломжуудыг бид харуулж өгдөг. Үг байхгүй хүнд итгэхийн арга байхгүй. Би л тэгэж шийдсэн. Библи уншдаггүй. Үгийг тунгаан боддгүй хүний үгэнд итгэхийн аргагүй. Хоосон байхгүй, хотлоо байхгүй. Биднээс илүү энэ амьдралд өөрсдийнхөө хичээл зүтгэлээр амьдраад ололт амжилт олцсон зөндөө биш. Бид нар тэгвэл тэндээс юугаар ялгарх юм бэ? Бурхны үг бидний дотор байгаагаар л ялгарх бол. Ийм учраас Паул хэлж үгийг тунхагл. Үгийг тунхагл хэмээн чухалчлан амь тавин байж өөрийнхөө дагалдагчдад хэлж байна. Хоёрт нь үгийг тунхаглахад бэлэн байх тухай хэлж өгсөн байна. Үгийг тунхаглахад бэлэн байна. Цагаа олсон ч олоогүй ч. Надад таалагдж байгаач, надад таалагдахгүй байсан ч. Одоо нөхцөл нь бүрдсэн ч бүрдээгүй юм шиг байсан ч. Одоо миний хувьд сэтгэл өндөр, эсвэл дундуур, эсвэл уур хүрсэн, эсвэл гомдсон байсан ч үгийг сонсоход бэлэн байх хэмээн хэлж байна. Та эзний үгийг хүлээж авахад аль хэдийн өөрийгөө бэлдсэн гэж би итгэж байна. Тунхаглахын өмнө сонсох хэрэгтэй. Унших хэрэгтэй. Тэгвэл Библи ингэж хэлж байна. Үгийг хүлээж авахд бэлд. Үгийг уншихад бэлд. Бид нар өглөөний залбирал хийдэг. Өглөөний залбирал нь таныг үг рүү явуулахын тулд болохоос биш. Өглөө маш их ивэл авахын тулд биш байхгүй. Өглөө үгийг хүлээж авах хамгийн тохиромжтой цаг. Тэгэхэд бол та өөрийгөө бэлдэх ёстой. Бидний өглөөний залбирал бол янз бүрийн эн тэндээс орж ирсэн шашинлаг зан үйл ерөөс биш. Харин амьд Бурхны, бүтээгч Бурхны, аврагч эзний бидэнд хэлсэн. Бидэнд байх ёстой тэр үгсүүдийг хүлээж авахын төлөө өөрийгөө зориулахаар шийдсэн тийм цаг бол өглөөний залбирлын цаг юм. Бас чимээгүй цаг юм. Манай чуулган өглөөний залбирал хийдэг. Чимээгүй цагийг хийдэг. Ийм цаг гарч иж миний дотор үг орших болно. Зүгээр орших биш. Үг өөрөө намайг хөдөлгөх бол. Миний оюун ухааны хөдөлгөн,
бодол санаа хөдөлгөн миний амьдрал дээр хэм хэмжээнүүдийг зааж өгнө. Засаж өгнө, залруулж өгнө, зөв байдал руу чиглүүлж өгт юм. Үгийг тунхаглахад бэлэн бай. Үгийг хүлээж авахд бэлэн бай. Цагаа олсон ч олоогүй ч бэлэн бай. Бэлэн байх ёстой. Ямар ч үед би үгийг хүлээж авахд бэлэн бай. Тэгвэл зарим хүмүүс сэтгэл хөдлөлөөсөө болоод үгэн дургуут. Чуулган төрж үг сонсох дургу болчихсон. Яг тэгвэл илүү их чухал залбирлын сэдв байна. Илүү хийх ёстой зүйл байна. Тэгээ тэр бодлууд нь Бурхны үгийг хүлээж авах зохистой сав болон бэлтгэгдэх ёстой энэ зүйлийг нь үгүй бол хаагаа идэг. Тэгээ үг оюун ухаанд нь ойдог, асуудал дээр нь ойдог, бодол санаан дээр нь ойдог. Үггүй, мэдрэмжгүй, өөрчлөгдөөгүй хүмүүс гарах болдог. Үгүй ээ. Энэ өдөр бол үгийн цаг юм. Өнөөдөр эзэн ялалтын өдөр. Үхлийг ялан дийлсэн энэ өдөр бидэнд хамгийн чухал зүйлийг захиж байна. Энэ бол эзний үгийг хүлээж авч, уншиж, үгийг тунхаглах цаг юм. Нэг залуу өөрөө хамт ажиллаж байсан хүмүүс сайн мэдээ ирсэн. Бүтэн жилийн туршид ирсэн. Хүмүүс нь хүлээж аваг. Тэм учраас үгийг бичээд цуг амьдрдаг байрандаа авчиад тавьсан. Галзуурхандаа, нойлдоо ер нь хаана хүн байх боломжтой газрууд бүгдэнд нь тавьсан. Солонгост болсон юм. Тэгсэн чинь тэнд арх уудаг агсан тавьдаг ах нь нэг жил нөгөөдгөө шин дарамтлаа. Тэгээ сүүлдээ өгнүүдийг хуулж аваад тэгсэн ч гэсэн наагаал байсан. Тэгсэн чинь тэр залуугийнх нь нүдэнд нь нэг тэр наас өгнүүд нь ингээл харагдаад байгаа мөртлөө нөгөөдг нь архиу. Нөгөө тэр архи ууж явж байгаад бүр шоконд ороод имлэгт очиод үхсэхэнд орсон. Тэгээ нэг ухаан гинт баллараад юу гэдэг орж гараа балдарчих үедээ гиг үнтг нэг зүйл нүдэнд нь харагдсан. Оюун ухаанд зурс гэж орж ирсэн Бурхны үг байсан. Нөгөө нэг залуугийнх нь бичээд хамт амьдэрдэг дүүгийнх нь бичээд байдаг. Урж хаяад байдаг үгэн санаанд ирсэн. Хүүдэн итгэж хэн ч мөхгүй харин мөнх амьтаа болно гэдэг үг. Тэг яг энэ нь санаанд орсон. Бурхан дэлхийг үнэхээр хайрлсан гэдэг нь биш. Хүүдэнд яг хэрэгтэй санаанд нь ороод байгаа байхгүй. Тэг яг өөрт нь хэрэгтэй. Тэг өөрийгөө өөх гэж нэг мэдчихэж байгаа шоконд орсон. Тэг яг энэ үг санаанд орох үед нь хүүдэн итгэж хэн ч мөхгүй харин мөнх амьтаа болно. Өөхөхгүй гэж штэ гэдэг үг ягаад ч толгойд нь орж ирсэн. Тэгээ манай ухаан алдсан сэрсэн. Тэгээ эмнэлгээс гарсан. Харин дараа нь итгэж болсон хоног ирчилсэн. Надад яг тэр үг санаанд орсон. Би нэг жилийн туршид сайн мэдээ сонссон. Юу ч ойлгоогүй. Гэхдээ л тэр үг миний нүдэнд байгаль байсан. Жорлонд ороход байжсэн, галзууханд ороход байсан. Тэ хамт унтдаг өрөөнд ороход байжсэн. Харин дараа нь яг үхлийн ирмэг дээр очиход тэр үг түүний санаанд орсон. Тэгээд тэр үг уншигдах үед яг нүдэнд нь бүр ингээд тэр цагаан цаасан дээр бичсэн үг нь орж ирсэн гэж байна. Харин тэр амийг авсан. Гэхдээ зүгээр нэг хэдэн жил наслах ам биш. Эзэнд итгэн мөнх амьдрах баяр хөөрийн итгэлийн амьдралын амийг авсан. Бидний амьдралд ийм зүйл зөндөө тохиолддог. Би миний үед гэсэн гэрчилж байсан. Би 1991 онд нартаа Библийг уншаад хавцсан дээр хүүгэн л надад нүдэнд харагдаад. Доторх нүд нь юу ч ойлгоогүй мөртлөө хавцсан дээр нь би бол хорвоогийн гэрэл намайг дагсан хүний амьдрал гэрэл гигээтэй болно гэдэг үг л нүдэнд харагдав. Бүр зурагтайгаар харагддаг байсан. Харин нэрээ дараа нь найдвар хэрэгтэй үед нэрээ дараа нь амьдрал цөхөрч ядрах үед яг тэр үг миний амьдралд биелсэн. Би бол хорвоогийн гэрэл. Намайг дагсан хүний амьдрал гэрэл хийгээтэй болно. Ах дүүсэн, Бурхны үг бол өөрөө хүч чадалтай. Бидний үгийг тунхаглахын тулд ямар нэгэн бидэнд мэдлэг эсвэл юу гэдгийг тийм мундаг чадрууд биш. Харин бид нар үгийг тунхаглах, үгийг зүрхэндээ хадгалсан тийм л зүрх сэтгэл бидэнд хэрэгтэй. Үг өөрөө хүчтэй байхгүй юу? Олон хүмүүс юу гэж боддгоо гэхээр лаг одоо Библи сургууль сураад лаг болж иж үгийг тунхаглана гэж боддог. Үгүй ээ. Харин таны дотор үнэхээр дүүрэн бялхаж байгаа тэр үгийг л тунхагла. Тэр үг өөрөө эрх мэдэлтэй үг. Өөрөө хүний дотор ороод тэр дотор хүний дотор тэмцэл явагдаж тэгээд өөрөө хүний дотор хүний бүтээж өгдөг үг байхгүй. Тэр зүйлс бид нар өөрөө хичээл зүтгээд би лаг ярихаар би лаг одоо юу гэдгийг номлохоор хэн нэгэн итгэдэм биш. Харин Бурхны үгийг л бид нар сонсгож Бурхны үгийг л хэлж өгөх юм бол тэр үг заавал хизээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар хүмүүст
үннийг сануулж, Бурхныг сануулж, эцсийн мөчөд тулах тэрл зүйлийн тухай дахин сануулж өгдөг. Бид нар үгийг тунхаглах ёстой. Бид нар яаж үгийг тунхаглах вэ? Библиэлд ингэж хэлсэн байна. Энд дээр харах юм бол уужим сэтгэлээр, сургаалаар, тэгээд зэмэл, урамшуул юм хэлсэн. Тэгээд үгийг дамжуулахад бид нар олон арга барилуудаар бид нар яах нь хэлэх нь. Өөрөөр хэлбэл түрүүн бидний хэлсэнчлэн эзний үг нь заахад зэмлэхэд залруулахад зөв байдал дотор чиглүүлэхэд тустай гэдэгчлэн яг эзний үгийг ингэж дамжуулах ёстой. Бид нар эзний үгээр эхлээд эзний үгийг зааж өгөх ёстой. Хэлж өгөх ёстой гэсэн. Эзний үг өөрөө бидэн дээр хурж ирэхдээ юу болдгоо гэхээр бид нар шууд хүлээж авдаг. Бидэн зааж өгдөг. Энэ бол бурхан, энэ бол юу гэдэг аврал, энэ бол бурхан, энэ бол явах гим нүгэл, энэ бол ходол хуурам гэж хэлж өгдөг. Тэнгуут бидний дотроос эсэргүүцэл, асуултууд бидний дотор тэмцэл явдаг. Яагаад? Үгүй ийм биш гэж энэ чинь нин штэ. Тэнгуут бурханы үг бидэнд нэг зэмлэж эхэлдэг. Бидний гимтэй байгааг, бидний буруу ойлголттой байгааг, бидний зохисгүй, шудраг биш байгааг зэмлэж эхэлдэг. Тэнгуут бидний бурханы үнний үгээр, шудраг үгээр, ариун үгээр бидний дотор зэмлэл явагддаг. Тэгээ бид нар энэ зүйлийг зэмлэлд нь бид нар гимшиж эргэж эхэлдэг. Тэгээ бидний яадаг вэ? Яг зөв байдал руу засан залруулж тэгээд явах чиглүүлж хөтөлдөг. Ийм учраас эзний үгийг дамжуулахдаа бид нар хамгийн түрүүнд уужим сэтгэлээр, өргөн сэтгэлээр, эрүүл бодлоор гэсэн үг. Эрүүл бодлоор бид нар яах ёстой? Дамжуулах ёстой. Эрүүл биш бодол хизээш бидэнд юу вэ? Үгийг дамжуулах боломж өгдөг юм. Эрүүл бодол бидэнд өгнө. Эрүүл биш нь хизээч үгийг дамжуулах бодолгүй юм. Бидний бодол санаа өнөөдөр эрүүл үү? Итгэлийн хүмүүсийн үед бид нэр зовлон бэрхшээл тулгарх үед ихэнхдээ бидний бодол санаа эрүүл биш болдог. Асуудал тулгархаар эрүүл биш болдог. Ачаа үүрэхээр эрүүл биш болдог. Жохон юмтай ноцолдоо мөргөлдөөд харилцаа эвдрэх үед бидний бодол санаа шууд өвдөж эхэлдэг. Салчи. Болчи. Орхичи. Гэдэг бодол бидний хамгийн түрүүнд орж ирдэг. Энэ бол өвчтөе бодол байхгүй. Харин үгийг тунхаглах үедээ ийм бодлоор үгийг тунхаглах юм бол энэ нь эзний үгийг тунхаглаж байгаа биш. Харин эзний үгийг гуйлж байгаа хэрэг болно. Эзний үгээр өөрийгөө халахлж байгаа хэрэг болно. Харин Библи гар утсаа унтраа гэж хэлсэн байна. Амен. Хилээд байхад унтраа гэж. Эзний үгийг тунхаглахад бидэнд хамгийн түрүүнд уужим сэтгэл буюу эрүүл бодол бидэнд хэрэгтэй юм. Эх өдрүүдэд бидний амьдралд олон зүйл тохиолдох болно. Ах дүүс минь. Өнөөдөр эзний үгийг сонслоо гэд маргааш таны дээр хоёр нар мандахгүй. Таны төлөө гинт тэнгэр нээгдэж дээрээс чинь баахан эдэд зүйл унахгүй нь ойлгомжтой. Харин эзний үг өнөөдөр өгөгдсөн учраас бидний амьдрал тохиолдох хар бараан өдрүүд, бэрхшээлтэй цаг хугацаануудад энэ үг таныг ялан дийлүүлэх бол. Тэр үед бидэнд эрүүл ухаан хэрэгтэй, уужуу сэтгэл хэрэгтэй юм. Гомдсон, өвдсөн, үзэн ятсан, хардсан, дайсгансан энэ зүрх сэтгэл хизээч таныг үгийг хүлээж авах боломжгүй болох төдийгүй үгийг тунхаглах чинь саад болох болно. Тийм учраас өнөөдөр энэ цаг мөчид би таныг мөргөл өргөж байхдаа өөрийнхөө зүрх сэтгэлийг эзний өмнө тавьж түүгээр эрүүл болгож тайвшруулж эзнэр өөрийнхөө зүрх сэтгэлийг эмчлүүлээрэ хэмээн өрөөмөр байна. Бид нар зовлон тулахаар л болохгүй бүтэхгүй болт. Бид нар бүр итгэлийн биш үнээс дор болт. Яг үнэндээ биднээс илүү мундаг хүн байх байх. Цаа чин жавхлан болондоо хоёулаа болно. Тэгээ бороотой өдрүүдийг давнаа гэж явсараа цаа чин их хурлын гишүүн болчиход байгаа байх. Тэгээ маниус нь бол тэгж чадахгүй байгаа байх. Тэгээ болохгүй байх, бүтэхгүй юм байна. Болчи, салчи. Бөөдөг орхиод өстө гадаад явлаа. Бөөрөөсөө амьдрал алах энэ монголчин суурчиж, дэлбэрчиж гадаадд л амьдрал байна. Та явахад энэ улсад хэн үлдэх юм бэ? Ах дүүс минь ээ. Бүгдээр амархан амьдрал хайгаад явбал хэн энэ улсад үннийг хэлж, итгэлийн бид үлдэхгүй бол хэн шудраг зүйлийн тухай ярих юм бэ?
Гэхдээ жавхлан болохоор болоод байгаа. Болондоо хоёулаа цаа чи усны тэрэгчлэлтөө түрээд ноос малгай өмсөд дээл өмсөд гэрт тий болно хоёулаа болно гэж салахгүй тухай ингээ хоёулаа бай тэгж байгаа цаа чи улсын хурлын гишүүн болч чадж байгаа байхгүй. Итгэлийн хүмүүс аврагдсан. Бурхны өрөөл авсан. Эзэн үг дотор нь байгаа. Ариун сүнс хамт байгаа. Бурхан эзэн Есүс Христ энэ үеийн төгсгөлөөр хамт байна гэсэн маниус нь болохоор болохгүй, бүтэхгүй. Ингээл төсөөлөө үхлээ. Ингээд одоо амьдрал дампуурлаа. Одоо л ерөөсө гадагшаа бай. Тэ. Тэр бидэнд асуудал, бид нэр өвчтэй. Бидний бодол санаа аль хэзээ эвдэрч гисэн. Маргалтгүй алийг тэрэх хөв тий. Өлсөх үе байж л байдаг. Амьдрал энэ бүх зүйлийг авах ёстой. Бид нар эдлэх ёстой. Ийм учраас Паул надад хүч олгогчийн дотроос би бүгдийг хин. Би өлсгөлэн байхыг ч мэднэ, баян байхыг ч мэднэ, ядуу байхыг ч мэднэ, цатгалан байхыг ч мэднэ. Би чадна. Надад хүч олгогчийн дотроос би Монголд амьдрах гэж Паул хэлээгүй л дээ. Гэхдээ Паулаас би итгэлээр үргэлжлүүлэн зогсож чадна. Харин би таныг Монголд би энэ газар амьдрч чадна гэж хэллээрээ хэмээн өрөөж байна. Бидний сэтгэл бодол эрүүл байх ёстой. Үгийг тунгалахын тулд. Хүлээж авахын тулд. Хүлээж авахдаа эрүүл хүлээж ав. Уншиж явахдаа эрүүл унш. Дараагийн зүйл нь ямар зүйлээр? Сургаалаар. Тэгээд зэмлэлээр, урамшууллаар гэсэн. Эзний үг нь өөрөө хоёр талтай. Зарим үед эзний үг нь яалтчгүйгээр бидэнд баруун тал зогсож зэмлж өгдөг. Харин зарим үед эзний үг яалтчгүйгээр бидний зүүн тал зогсож биднийг урамшуулж өгдөг. Ийм учраас эзэн чи үлгэр байна. Чи бүлээн байна. Би чамаа бүр бөөлжөд гаргачмаар ийм үлгэр бүлвэсэн юм бэ. Харин чи нэг бол халуун байна. Нэг бол хүйтэн байна. Зэмлэлийг хүлээж ав. Урам зоригийг, урамшуулыг хүлээж ав. Зүрх сэтгэл дотроос өгсөн зэмлэлийг бий болгож өөртөө мөн өөртөө бас урам зоригийг эзний үгээр дамжуулан бий болгох шилж. Дандаа л үлбийсэн, бүлвэсэн, асуудалгүй, урсгалаар тэгэл аргацаасан амьдралаар явна гэж бодож байгаа бол энэ итгэлийн амьдрал биш ээ. Эзэн бурхан энийг мэдүүлж бүр монголчууд бүр дөрвөн үйлрэл өгсөн шүү дээ. Тэгээ зарим үед өвөл болно, зарим үед зам болно. Одоо энэ өвөл их л хүйтэн болно гэдэг. Ер нь өвөл болгон л хүйтэн болт юм байлээ. Өвөл болгон л хүйтэн болт юм байл шүү. А энэ өвөл амар хүйтэн болно л гэдэг. Тэгээ нөр өвөл болохоор нэрэл хүйтэн байлээ. Эргэжэлж гисэн хүйтэн болно. Яг хүйтэн болох ёстой байхгүй. Тэгжээс дулаан болох ёстой байхгүй. Халуун болох ёстой байхгүй. Итгэлийн амьдрал дээр Бурхны үг бидэнд зэмлэн сайн зэмлэлийг хүлээж ав. Харин дараа нь урам зориг ирэх болно. Урам зоригийг бас хүлээж ав. Амен. Амен. Итгэлийн хүмүүс бидэнд зэмлэл ерөөсөө хүлээж авдаг. Бас урам зориг авдаг. Тэгээ удирдахч та ер нь итгэж хүмүүсийн хамгийн их гомддог хүмүүс нь дандаа удирдахч нар. Удирдахч нь ширүү үг хэл. Тэгээ манай нэг хүн надад ингэж зөвлөсөн. Пастор болж игэл ийм чанга битгий ингээр. Тэгээ та ингэ чангаар хүн загнаад байгаа юм шиг ярьдаг байхгүй. Тэгээ би одоо айгу болгоомжтой ярьдаг болоод байгаа шүү. Загнаж байгаа юм шиг чанга ярихгүй, зөөлөн юм шиг чанга ярих. Ийм арга бас суралцсан гэж бодоод. Тэгээ нэрээ тийм шиг. Би бас цэдэргийн чанга ярихаар дүрдээ орчтой юм шиг боддог. Чанга ярихаар нөгөө намайг загнаад байна гэж ойлгоод. За ялангуяа надад гомдцсон ч гэдэг юм удирдахчтай гомдсон хүн бол за энэ яг л намайг хэлж чинь яг өчигдөр болсон зүйлийг л яг яриад байна. Хатуусан. Зэмлэл энэ биднийг эрүүл болгох, эзний үгийг хүлээж авахд, бас тунхаглахад бэлдээж өгдөг зүйл. Дараагийнх нь урам зориг, урамшуулна бидний эзний үгийг хүлээж авч тунхаглахад бэлэн болгож өгдөг юм. Ийм сэтгэлээр бид нар эзний үгийг хүлээж авах ёстой юм. Ийм зүрх сэтгэлээр бид нар эзний үгийг тунхаглах ёстой юм. Сайн мэдээг тунхаглахдаа үлгэр тунхаглаж болохгүй. Үннийг тунхаглах ёстой. Манай чуулганд ирээрээ англи хэл заан шүү. Энэ сайн мэдээ биш. Энэ англи хэлний сургалтын зар. Манай чуулганд ирээр Бурханд итгэхээр
Үнний тухай мэдээгүй манай чуулганд ирээр. Христэд итгээг бол манай чуулганд ирээр. Манай чуулган гоё биш. Манай чуулган бөө асуудалтай. Яг хүн байгаа юм чи асуудал байгаа байлгүй байх тийм. Манай чуулган асуудалтай чуулган. Таныг энэ чуулганд оруулах хүн болгон инээж угтахгүй. Зарим танихгүй, зарим дайрчих шахаал өнгөрнө. Энэ газар бол Бурхны хаанчлал биш. Энэ Бурхны хаанчлал дуудагдсан хүмүүсийн нэгдлийн газар. Гэвч хараахан төгс төгөлдөр болоогүй. Гэвч алдаатай. Гэвч одоохондоо төлөвшөөгүй байна. Ийм учраас манай чуулган гоё биш боловч харин манай чуулган нэг л гайхамшигтай зүйл бий. Тэр нь бидний эзэн Есүс Христийн амьд үгэл байгаа. Энэ үгнээс болж бид цугалтыг. Гомдлоос болж, гоё хүнээс болж бид цугладаг биш. Тийм учраас энэ чуулган үгийг л тунхаглана. Үгийг л дамжуулах болно. Үг л эндээс хүсээр. Чуулганаас нэг л зүйлийг хүс гэж хэлмээр байна. Үгийг хүсээч. Энэ газар руу эрэхтэй би эзний амьд үгийг хүсэмжилж ирж байгаа гэдэг тэр зүрх сэтгэлээтэй. Тэгэхгүй бол гадуур цаагаар чинь нийгмийн хүмүүс биднийг юу гэж хэлж байгааг мэдэж байна. Чуулган гэхээр яг будаа өгдөг, гурил өгдөг, ядарсан хэдэн хүмүүсийн аргаа ятсан, эсвэл гадаадын нэг хөрөнгө оруулалттай хэдэн хүмүүсийн бүлэглэл ийм л зүйл ойлгож байна. Үгүй ээ, ийм цаг өнгөрсөн. Энэ бидний хийдэг зүйл мөн л дөө. Гэхдээ манай чуулган бол үгийн газар байх хэрэгтэй. Эзний үг бидний дотор тунхаглагдаж, эзний үгнээс болж би гимшиж, гим нүглээс эргэж, эзний зөвхт байдал дотор засан залруулагдахын тулд үргэлжлүүлэн явж, тэгээд эзний гэрчлэхийн төлөө би чуулгандаа ирдэг байх хэрэгтэй юм. Үүний төлөө би сайн мэдээ тунхаглаж, үүний төлөө үргэлжлүүлэн би үйлчлээ гүйцэх ёстой. Паул ингэж хэлсэн. Харин чи бүгдэд саруул ухаантай бай. Хэцүүг төвч сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий гэж хэлсэн. Сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлаа хий. Тэгээд үйлчлэлээ гүйцэтгэх гэж хэлсэн байна. Өнөөдөр эзэн танд үйлчлэл өгсөн үү? Амен. Та чуулганд үйлчлэгчээр дуудагдсан байж болно. Та бас гэр бүлдээ аав байхаар дуудагдсан баг. Зарим нь ээж байхаар дуудагдсан. Зарим нь үр хүүхэд байхаар дуудагдсан. Тэгвэл энэ чинь таны үйлчлэл. Эсвэл зарим нь оюутан, эсвэл ажилчин байхаар та дуудагдсан. Үүнийгээ сайн гүйцэтгэх. Эзэн Есүс Христийн үгийг авсан хүн шиг гүйцэтгэх. Түүний үг дотор нь байгаа үгийг мэдэж байгаа. Үгнээс болж эр зоригтой байгаа хүн шиг гүйцэтгэх. Дутуу дөлмөг яах нь мэдэгдэхгүй. Юу нь тодорхойгүй. Хэдэн 10 халтар цаасны төлөө амьдарч байгаа хүн шиг биш. Харин амьдралд байх ёстой тэр зүйлийг атгаж чаддаг. Ирж байгаа зүйлийг зохицуулж, хэрэгжүүлж, хэрэгжилж чаддаг хүн шиг амьдраасаа хэмээн өрөөж байна. Библи хэлж байна. Үгийг тунхагл. Эцсийн цагт та юуг хүмүүст захиж хэлж чадах вэ? Таны эцсийн цагт магадгүй та орон нутгаас явах гэж байгаа бол, та үйлчлэл орхих гэж байгаа бол, эс бөгөөс та бүр энэ дэлхийг явахыг мэдэж байгаа бол, та хамгийн сүүлд ямар зүйлийг хэлж чадах вэ? Үнэхээр таны хувьд хамгийн чухал тэр зүйл юу вэ? Үг байгаасаа хэмээн эзний нэрээр ерөөё. Хамтдаа залбирцгаая.